ашигт мултиплын бүтээгдэхүүний олборлолт үйлдвэрлэл борлуулалтын мэдээлэл тухайн хэсгийн 3 хэсгээс бүрж байгаа бөгөөд ашигт мултиплын олборлолт, эрдэс түүхийн эдийн худалдан авалт, ашигт мултиплын бүтээгдэхүүний үйлдвэрлэл гэсэн 3 хэсгээс бүрж байгаа. Хавсралт хэсгээс харгалзах хэсгүүдийг сонгож өгнө. Ашигт мултиплын үйлдвэрлэлүүдийн ашигт мултиплын олборлолт, эрдэс түүхийн эдийн худалдан авалт, борлуулалтын мэдээлэл. Эдгээр хэсгүүдэн дотроо яг адилхан мэдээлэл оруулахаар байгаа тул ганцхан ашигт мултиплын олборлолтыг үзүүлье. Эхлээд бүтээгдэхүүний нэр буюу бүтээгдэхүүний үйлчлэгийг нэгдсэн код гэдэгтэй хамт сонгож өгнө. Хэмжих нэгжээ сонгож өгнө. Оны эхний үлдэгдлээ оруулж өгнө. Бит хэмжээгээ оруулж өгнө. Үнийн дүнгээ оруулж өгнө. Өөртөө хэрэглэсэн хэсгээ оруулж өгнө. Борлуулалтын хэмжээ, үнийн дүн, оны эцэг үлдэгдлээ оруулж өгнө. 26-гийн 2 буюу бусад хэсгүүд нь яг адилхан